ямар ч хүн мод ургуулна, ямар ч газар бас мод ургадаг байна. Монгол хүний тархинд нь одоо мод тарих хэрэгтэй. Тарих ёстой одоо ургуулах ёстой мод нь Монгол мод байх ёстой байхгүй. Тэгэхээр бид нэг мод тарихдаа энэ байгаль дэлхийд 200 жилийн туршид, 150 жилийн туршид амьдрах өөрөөр хэлбэл тийм уул мөр үлдээж ийн гэсэн үг байхгүй. Бид мод тарих нь одоо бидний хүн өглөө болгон босоод шүдэ угаахтай адилхан хийх ёстой ажил болчиход байгаа юм л да. Хүн болгон тууштай нэг мод тарьчаа тэрийг тууштай арчиж хамгаалаад цаашаа энийг үргэлжлүүлээд яваад байх нэг чухал зүйл. Өнөөдөр дунджаар нэг мод бол Улиас хайлаас гэдээ бодоод үзэхэд 120-с 150 жилийн настай. Шинэс моднууд гацуур эднэр болохоор 200-аас 250 жилийн настай. Тэгэхээр бид нэг мод тарихдаа энэ байгаль дэлхийд 200 жилийн туршид, 150 жилийн туршид амьдрах өөрөөр хэлбэл тийм уул мөр үлдээж ийн гэсэн үг байхгүй. Тэр зүйлийг бид бүтээх хийж байгаа юм чинь тэр мод тарьж байгаа зүйлдээ илүү их итгэл үнэмшилтэй, илүү их амьд байгальтай харьцаж байгаа юм шиг, илүү их өөрийнхөө доторх байгаа сэтгэлээ, дотор байгаа зүйлээ тэр модтой хуваалцаж байгаа, шеэрлж байгаа гэж ярьдэн шүү дээ. Тийм сэтгэлээр хандах юм бол ямар ч хүн мод ургуулна, ямар ч газар бас мод ургадаг байна. Монгол хүний одоо Монгол газарт нутагт мод тарихын тулд Монгол хүний тархинд нь одоо мод тарих хэрэгтэй гэдэг сэтгэлгээг бий болгох чухал байна. Хөрс нь Монгол, цагаагаар нь Монгол. Тэгэхээр энэ тарих ёстой одоо ургуулах ёстой мод нь Монгол мод байх ёстой байхгүй. Өөрөөр хэлбэл тэр их одоо бид нар бараг өдөрт 3-4 улирлыг үзэж байна те. Өвөл зууны температур нь бараг 100 градусын ялгаатай те. Өдөр шөнийн температур бараг 20 градусын ялгаатай ийм эрсдэл суур амьсгалтай газар яг л Монголд ургадаг энэ хайлаас те шинэс гэх мэт яг тийм Монгол моднуудыг илүү тарих нь чухал байдаг юм л дээ. Бид нар яг хавдаа нөгөө Сибирийн гоё Улиас тарина, Улиангар тарина. За тэгээ Сибирийн мөнгөн гацуур гэх мэтүүдээр ингээд энэ бол яг чимэглэлийн хувьд хүмүүсийн сэтгэлгээний хувьд өөр зүйл боловч гсэн одоо хамгийн гол зүйл болохоор энэ хайлас моднууд байна. Одоо цүлжилтийн хөрсний нүүдлийг маш сайн хамгаалдаг, маш сайн дэвчээртэй тийм моднууд байдаг. Тэрийг ургуулна гэдэг бол бас гоё зүйл байхгүй. За бас нэг миний зүйл нэг хэлэх гээд байдаг зүйлүүд говьд мод тарьж болно, говьд мод ургуулж болно. Гэхдээ бид нар ингэ хангай газараа ой тхээрээ хамгаалах хэрэгтэй байдаг. Монгол орны газар нутгийн нийт 15% нь ой болон ой тхээр гэж ивэл илүү энэ одоо мод тарих үндэсний хөдөлгөөн цаашдаа энэ залуучуудад Монголын ирээдүйн хойч үед нөлөөлж байгааг нэг илэрхийлж болов уу гэж боддог. 10 жилийн өмнө 15 жилийн өмнө мод тарих гэжсэн монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөд байгаа байхгүй. Хүн болгон одоо байгаль орчиндөө одоо яг нэгсэнтэй ухамсартайгаар хандж байгаа нэг тийм хандлага гэж боддог. Монос, гүйс, буйс, голтбор гэх мэт цэцгэлдэг моднуудыг Улаанбаатар хотод ингээд тариад Улаанбаатар хотоо чимэглүүл илүү гоё. Монголд байгаа залуу үе маань одоо хэдэн жилийн дараа 5 сарын эхний 7 хоногудад ингээд энэ монс цэцгэлээ, буйс, гүйс цэцгэлээ гээд одоо тийм годомжинд зураг авахуулаад тэрүүгээрээ бахархаад тэрэндээ бас нэг урамшаад тэгээ явж байгаасаа өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод цэцгэлдэг мод олныг тариасаа гэж боддتي. Монс бол хамгийн их гоё үнэр гаргадаг. Бас тэгээд муухай үнэрийг шингээж авдаг мод байхгүй. Хэдэн жилийн өмнө одоо яг нөгөө нэг мод тариал тэр тарьсан мод нь заавал жимсний мод, тэр жимсний мод нь заавал жимс гаргадаг гэдэг сэтгэлгээ өгдөг гэсэн. Энэ чинь нүгэлчний сэтгэлгээ байхгүй. Эсвэл заавал том мод одоо уулаас авчирсан 2-3 метр өндөртэй тийм модыг одоо тарж ургуулъя, тэрүүгээрээ гоё чимэглэл хий гэж боддог байсан. Энэ сэтгэлгээнүүд ингээд цаг хугацаа явах тусмал ингээд өөрчлөгдөд байна. Өөрөөр хэлбэл байгальдаа дасан зохицоод ийм мод хэрэгтэй юм байна. Бид нар цаашдаа ингэж хэрэгтэй юм байна гэх мэт бидний алдаа дутагдал болгон бид нар сайн туслах болоод бидний цаашдын одоо ухаалаг алхам болж байгаа бодлоо одоо илүү их тийм ирээдүйдээ итгэлтэй байт юм л да. Тэр итгэлийг энэ залуучуудад өгдөг. Залуучуудаас л бид нар суралцж идэх байна. Хүн бүр мод тарьцгаая.